2020 оны 1 сарын 14-ний захирамжийн хүрээнд төсвийн хууль, автоэрийн тухай хууль, автоэр өөрийн үүсгэх албан татварын тухай хууль, мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ захирамж гарч байгаа. За ингээд 1 сарын 14-ноос хойш 5 сарын өнөөдөр хүртэл автоэр өөрийн үүсгэх албан татварын үйлчлэг онцлогоо бол явагдаж байна. За үүнтэй холбогдуулаад Дархуул аймгийн татварын хэлтсээс мэдээлэл өгөхөд татварын алба бол Монгол улсын хэмжээнд энэ COVID-19-тэй холбоотойгоор албан татвар төлөгч иргэн хуулийн этгээд бол 100% цахимаар төлбөрөө төлөх боломжийг олгож байгаа. За энэ олгож байгаагийн хувьд бүх цахим сайтууд болон мөн банкуд бидэрт дэмжлэг болоод энэ ковидын үед тухайн албан татварыг засаг даргын захирамжийн хүрээнд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх энэ асуудал дээр бол маш нээлттэй төрийн үйлчлэгийг үзүүлж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр өмнөх оны 19 оны мөн юм байдалтай 20 оныг харьцуулаад үзэхээр нийт 9962 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. За өнөөдрийн байдлаар энэ нь өөр автоэрийн үндэсний төв болон татварын алба холбогдох байгууллагын хамрагдуул зохих бүртгэлтэй 24,000 тээврийн хэрэгслээс хамрагдуул зохих 14,000 тээврийн хэрэгслийн байгаа. За ингээ харьцуулаад үзэхээр 60.9 буюу 40% нь бол хамрагдаагүй явж байна өнөөдрийн байдлаар. За төсөвт 426.9 сая төгрөг буюу нийт тээврийн хэрэгслийн 60.9% нь хамрагдсан байдалтай байж байна. За энэ засаг даргын захирамж болон мөн төсвийн тухай хууль, энэ автоэр өөрийн үйлчлэлийн албан татварын тухай хууль, автоэрийн хууль, энэ холбогдох хуулиудын дагуу иргэд аж ахуйн нэгж маань бас бид нар цаг хугацаанд албан татвар төлбөрөө төлөхгүй бол энэ COVID-19 үед эдийн засгийн хямралтайгаа үед тухайн иргэн аж ахуйн нэгжид бол бас захиргааны зөрчлийн дагуу эрсдэл үүснэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нар хамгийн түрүүнд хариуцлага ярихаасаа илүү та бүхэндээ зөвлөгөө зөвлөмж, сургалт сурталчилгаа бүхэл цахим хэлбэрээр бол өгч ажиллаж байгаа. Хуулийнхаа дагуу 6 сарын 1-ээр энэ албан татвар төлөх хугацаа маань дуусгар болж байгаа. За инхээр иргэн аж ахуйн нэгжүүд маань засаг даргын захирамжийн хүрээнд гаргасан хуваарийн дагуу албан татвар төлбөр хураамжаа бол цаг хугацаанд нь хамруулахыг бас зорих хэрэгтэй. Энэ байгууллагын бол иргэний өөрийнх нь санхүүгийн эрсдэлд бол оруулахгүй энэ зарчмыг барих хэрэгтэй. Хэрвээ 6 сарын 1-ний дотор тухайн иргэн автоэрийн эзэмших өмчлөгч маань албан татвар төлбөр хураамжаа төлөх энэ үйл ажиллагаанд оролцоогүй бол зөрчлийн тухай хуулиар ялангуяа татварын ерөнхий хуулийн хэрэгжүүлэх ёстой 11-19 дугаар зүйлээр бол тухайн автоэр өөрийн үйлчлэлийн албан татварын эзэмших өмчлөгч нь төлөөгүй нөхцөлд зөрчлийн тухай хуулиар бас тодорхой хэмжээний төгрөгөөр торгохоор ингээд заасан байгаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Дархуул аймгийн автоэрийн төв 2020 оны засаг даргын захирамжийн дагуу 5 сарын 4-өөс 5 сарын 15-ны хооронд хонгор, салхит, орхон, шарын гол сумдууд ажиллалаа. За тэгээд хонгор суманд энэ жилийн байдлаар 260 тээврийн хэрэгсэл хамрагдлаа. Өмнөх жилдээ харьцуулахад 100 тээврийн хэрэгслэр буурсан үзүүлэлттэй. Салхит 165 20-оор буурсан. Орхон 352 хамрагдсан байна. За мэдлэнгийн балансалсан. Шарын гол 966. Өмнөх үеэс 100 гаруй тээврийн хэрэгслэр илүү хамрагдсан байна. За тэгээд нийт 5 сарын 4-өөс 15-ны хооронд 1743 тээврийн хэрэгсэл сумдуудад хамрагджээ. За дахин сумаа оруулаад тоо мэдээгээ харахаар нодлонгийн яг өнөөдрийн байдлаар үзэхэд 7771 тээврийн хэрэгсэл хамрагдчихсэн бол энэ онд 8463 болж 690 тээврийн хэрэгслэр өссөн дүн мэдээтэй байна. За иргэдийн хамрагдалт бол сайн байна. Замын нөхцөл байдал юм уу ковид вирусын нөхцөл байдлаас хамаарат өөр гадны дугаартай дарханд хамрагддаг гэсэн тээврийн хэрэгслийн тоо баг зэрэг буурсан дүнтэй харагдаж байгаа. Гэвч манай Дархуул аймгийн иргэд бол иргэдийн тээврийн техникийн албан үзлэгт хамрагдах идэвх бол судраагүй гэсэн төр зүрэг ажиглагдж байна. За тэгэд дархан автовокзал дээр техникийн албан үзлэгийн төв маань байрладаг.
тэнд одоо татвар, даатгал, замын сан, одоо төрийн банк гэдэг бүх үйлчилгээ нэг дор цогц үйлчилгээ үзүүлээд манай үйл ажиллагаа явьж байгаа. Манайх бол 1 сарын 1-ээс 12 сарын 31 хүртэл 1 жилийн хугацаанд бүтэн циклээр явагддаг байж байгаа. Өөр аймагтын дугаартаа тээврийн эрсдэл танаад үзэлт Болно. Тий. орсон хугацаанаас Багтжил орох хэрэгтэй. Өмнөх жилийн орсон хугацаанд багтаал дагажлаа. Тэр өдрөөс өмнө орох хэрэгтэй. За, Дархан орон нутгийн зам тээврийн байгууллага орон нутгийн авсан ашигласны хурамжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, энэ бүрдүүлсэн орон нутгийн замын сангийн өрөнгөөрөө авто замын засвар арчилгааг зохион байгуулах үйлчлэгийг явуулдаг. Энэ жил манай байгууллага шинэ хэлбэрээр орон нутгийн замын сан бүрдүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа. Давтрын албатайгаа хамтраад ялангуяа энэ хөдөлгөөн хязгаарласан онц журам тогтоосонтой холбогдуулаад давтрын албанаас хэрэгжүүлж байгаа одоо захин ухаалаг төлбөрийн системийг ашиглаж иргэд заавал нэг газар бөөгнөрөхгүй аль байгаа газараас орон цаг хугацаанаас хамаарахгүйгээр төлбөр төлөх боломжийг ашигласан энэ үйлчилгээг татвар хэлцтэйгээр хамтарч энэ жил ангуудаа нэвтрүүлсэн. Тэгэхээр одоо бол иргэд орон нутгийн замын сангийн хурамж төлөх асуудал бол заавал тусдаа энд байгууллага дээр очиж төлөх биш. Хүн өөрөө хаанаас ямар ч орон зайд байсан хамаагүй орон нутгийн зам ашигласан төлбөрөөр төлөх боломжийг бид нээсэн байгаа. Тэгэхээр энэ жил бол орон нутгийн замын сангийн төлбөрөөр одоо хоримтлуулах хөрөнгө маань төлбөрийн дүн маань одоо өмнөх жилүүтэй харьцуулбал харьцангуй нэмэгдсэн өссөн дүнтэй байна. Энэ цар тахлын үеийн энэ эдийн засгийн ямаралтай байгаа үедээ харьцуулж ойлгох юм бол их идэвхтэй иргэд одоо захин хэлбэрийг ухаалах системийг ашиглаж төлсөн дүн бол өссөн. Тухайлбал одоо хамгийн сүүлийн дүнг харахад зөвхөн 5 дугаар сард гэхэд иргэдийн одоо орон нутгийн замаас ингээд 38.7 сая төгрөг төвлөрөөд. Тэгэхээр энэ дээр бас бид иргэддээ бас юм иргэнийхээ үүргийг биелүүлээд татвараа төлөө замын сангаа төлбөрөө төлж байгаад нь бол иргэддээ бол бас баярлалаа гэж хэлэх зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ жил бол одоо бид нэр шинэ иргэддээ бол ингээд төлбөр төлөх шинэ хэлбэрийг нэвтрүүлсэн. Тэгэхээр одоо хуулийн хугацаа нь бол одоо ингээд 5 сарын 31 ингээд дуусна. Энэ 6 сараас эхлээд Дархан аймгийн татварын хэлтс болон замын цагдаагийн алба манайх хамтраад одоо шугам замд бол хяналт шалгалт хийнэ. Энэ дээр бол иргэд бас өөрсдөө энэ хяналт шалгалтанд одоо төлбөрөө төлөөгүй, татвараа төлөөгүй байж байгаад баригдах үедээ тэгвэл бас тэн дээр бол бас нэг зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдох асуудал яригдчих магадгүй. Тэгэхээр иргэддээ сануулхад татвараа төлөөгүй, замын сангийн хурамжаа төлөөгүй иргэд байх юм бол хуулийнхаа хугацаанд багтаж татвар төлбөрөө төлөөч гэж уриалмаар байна. За баярлалаа. За аймгийн засаг даргын захирамж буюу А11 дугаар захирамжаар тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага татвар хурамжаа төлөх юм шийдвэрт байдаг. За энэ шийдвэрийн дагуу бол 1 болон 6 төгссөн улсын дугаартай автомашинууд бол 1-р сард, за 2 болон 7-оор төгссөн автомашинууд 2-р сард энэ байдлаараа үндсэндээ Монгол улсад ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүд бол 6 сарын 1-ний дотор гэхэд бүх татварууд бол төлж дууссан байх шаардлагатай байдаг. Иргэн болон аж ахуйн нэгж байгууллагууд за тухайн захирамж заасны дагуу мөн хууль заасны дагуу 1-6 сарын хооронд тээврийн хэрэгслийнхаа татварыг төлөөгүй тохиолдолд бол замын хөдөлгөөнд оролцуулахаар юм хуулийн зохицуулалт бол байдаг. Тийм учраас одоо татвараа төлөөгүй иргэн аж ахуйн нэгж байгуулах юм бол нийгмийн яаралтай татвар төлөх шаардлагатай байна. Хэрвээ та тээврийн хэрэгслийнхаа татварыг төлөөгүй байх юм бол 6 сарын 1-ээс хойш бол тээврийн хэрэгслийг бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Хэрвээ оролцсон тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нь бол төр хураан авч хууль журам заасны дагуу бол хариуцлага тооцохыг бол анхааруулж байна.